За сайн уу манайхан. Дараагийн бичлэгээр уулзах удаа баяртай байна. За өнөөдөр хэдүүлээ чихэд ямар төрлийн түлш болон бензин байдаг вэ гэдгийг хэдүүлээ сонирхцгоё. Би бас зэрэг жоохон судлалаа. Яг нарийн бүүтээ гэж айхтар ярьж чадахгүй ч гэсэн ерөнхийдөө бол мэдээллийг та хэд бас өгье гэж бодлоо өөрийнхөө хэмжээнд. За ажилдаа явж байхад бол түлшний үн бол ер нь огт харахгүй шүү дээ. Тийм нэмэгдсэн үе тэрийг нь бол тэр болно гэхээр сонирн биш үү. Тэгээд ажилласаа ирээд сая харлаа ерөөдөө нилээн түлш болон бензиний үн бол нилээн нэмэгдэжээ. За тэг ихний ээлжинд хэдүүлээ яг ямар төрлийн дизель болон бензин байдгийг хэдүүлээ харцгаая. За эхнийхэнд ямар ч байсан бензиний хувьд бол 95 за тэгээд мэдээч 100 гэж бас байдаг. Одоо миний энэ яриад байгаа зургийг харуулж байгаа газар бол манай гэрийн ойролцоо байдаг. Тэг би өөрөө очиж өөрийнхөө хувийн машинда түлш хийдэг газар ахгүй юу. Тэгэхээр энэ 98 бас байдаг. Гэхдээ яг одоогоор нөгөө миний авдаг газар байдаггүй болохоор би ингээд зурган дээр нь 95 болон 100% бензинийг оруулсан байгаа шүү. Ямар ч гэсэн 98 бол байдаг. За тэгээ буцаа яриа руу орцгоё. За 95 бол мэдээч ихэнх машинд нормал бензин гэж явдаг. За энтхийн хүн бол бензин машинууд нь дандаа 95 ихэнхтэй хийгээд явдаг. Гэхдээ хамгийн гол нь одоо ингээд бензинийхаа түлшнийхаа тагийг ингээд онгоолгоо шүү дээ тий. Тэнгуут тэрэн дээр нь 98, 95 гэд бичсэн байдаг тий. Одоо миний энэ пэйж дээр үзүүлж байгаа спорт машинуудын таад бичлэгийг үздэг бол тэр дээр дандаа ингээд ер нь үйлдвэрээсээ бол яг заалтан дээрээ зөвхөн энэ хоёрыг хийгээрэй гэсэн байдаг. Яг тэрийг нь хийвэл ерөөдөө тэр тухайн машинд бол маш сайн байдаг юм байна. За тэгээд 100% бензин нь болохоор ямар шүү машин тохиромжтой гэхэлэр ерөөдөө нэг юм спорт машин те хаазлахаараа хурд хүчтэй авдаг те мотор ингээд тесрэл өгөөд маш огцом хурдаа авдаг. За тэгээд их хурдлах дуртай хүмүүс байвал ерөөдөө тийм 100% бензинийг ер нь бол хийд юм байна. Энэ Европт байдаг хүмүүс. Тэгээ үнийн хувьд болохоор яг одоо би энэ зурган дээр оруулчих. За тэгээд бас Монгол мөнгөөр хэд болдог вэ гэдгийг бас нэмээд оруулчаа. За тэгээд дизелийн хувьд бол бас хоёр янзын дизель байдаг. Нэг нь болохоор энгийн дизель харанхуйтай B7 гэсэн. Нөгөөх нь болохоор арай илүү өндөр түвшний тийм сайжруулсан дизель гэдэг утгаараа арай илүү үнэтэй байд юм байна. За тэгээд энэ сайжруулсан дизель нь ямар шүү сайн чанартай юм гэхэлэр хол заамд ерөөхдөө явж байгаа бол энэ дизелийг хийчихлээр эдэлт бол маш бага байдаг гэдэг юм судалгаа бас байд юм байна. За миний машин дизель болохоор ерөөхдөө би байнгын энэ арай үнэтэй дизелийг бол машинда байнга хийдгээ. Тэгээ хөвчлэн явхлаараа дүүргээл явцдаг байхгүй юу? Миний машин бас их бага эдний 4.6 мургаа эдэн штэ шулуундаа бол 100 бол айгүй гоё. Би бас сая судалж яхад хийж байгаа түлшнээсээ болоод ерөөхдөө эдэлтэн ч гэсэн бас багасд юм байна гэж бас мэдлээ. За тэгээд үнийн хувьд гэх юм бол ер нь бол он гарснаас хоошоо нэг айхтар нэмэгдэж харагдаагүй байж байгаа. Сая би ажилдаа явчаад энд 3 сард хурж ирсэн чинь ер нь бол үн бол амар огцом нэмэгдэжээ. Одоо тэр дайнтай л холбоотой юм шиг байна. Уул нь бол 1 литр дизель түлш миний авдаг нь болохоор 36.90 байсан байхгүй бараг 37 крон гэсэн үг. За тэгээ Монгол мөнгөөр хэд болох нь ингээд би бас доор нь оруулчээ. За тэгээд энэ мөнгө маань одоо нэмэгдээд бүр 50 гарчжээ. Тэгээд амар санаараа яг нэг айхтараас нэмэгдээгүй ч юм болоо гэж би бодоо. За ямар ч хийгээд үзьегээд түлшээ хийгээд сард бол нэг л макад өргөчөөд яг болдог байхгүй манайх. Тэгээд 1700-аас 1800 кроны хооронд уул нь бол түлш маань дүүрдгийн. Тэгсэн чинь сая бүр 2500 гарan боллоо. Нийтдээ бараг хэд вэ те 700 800 кроны юм зөрүүтэй байна. За тэгээ Монгол мөнгөөр болохоор 100 гаруй мянга болчихж байгаа байхгүй юу? Ер нь бол түлшний үн бол нэр амар нэмэгдсэн байна. За тэгээд нэг авууштай юм нь болохоор ямар нэгэн тийм хомсдол гэсэн юм зүйл бол ерөөс огт байхгүй байна. Хааж утсан ер нь бол түлшнүүд бол хааж хамаагүй байж байгаа. За тэгээд том машиндаа бол нэг хийхдээ хамгийн доотлол нь 300 за тэгээд 400-аас 500 литрийн хооронд түлшээ дүүргээ явдаг. Тэгсэн ч гэсэн тэгээд ямар нэгэн хомсдлын тийм мэдээ тий одоо оцсон колог маань ч гэсэн ажиллахгүй байна гэсэн тийм асуудал бол ерөөсөө огт байхгүй байгаа энэ ч. За тэгээд тиймэрхүү сонирхолтой юм дизель болон бензин
шатхуунууд бас энд байдаг юм байна. Би бас анх ирээд үнэхээр гайхаж байсан шүү. 100% бензин гэж байдаг юм уу гэх нэр үнэхээр гайхаж байсан. Тэгээ та ч гэсэн бас сонирхолтой байсан болов уу гэж бодож байна. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай залуусаа.